Тэгээ би энэ хуулийн төслийн түүхийг бас ярьж өгөх ёстой. Энэ хуулийн төсөл нэг хүнд ерөөсөө зориулагдаагүй. 24 оны 6 сард улсын хурлын анх дугаар чуулган хуралдсан. 7 сард. Улсын хурлын анх дугаар чуулган хуралдаад яг чуулганы хуралдааны эхний тэр өдөр их хурлын даргаыг сонгох хилцүүлэг явах ёстой байсан чинь хилцүүлэггүйгээр улсын хурлын даргаыг сонгоно гэдэг хуулийн залт гинт гаргаж ирээд ямар нэгэн үг ярихгүйгээр одоо ингээд саналаа хороно гэдэг байдлаар ардын нам шууд улсын хурлын гишүүдийг конолд авахыг одоо үүргэсэн. Би дисгээ байгаад улсын хурлын дарга сонгогдсон тухай тогтооллын эцсийн найруулга дээр саналтай юм байна уу гэхэд би үг авч байгаад хэлж ирсэн. Энэ ямар сонин дэг зохиоцсон юм бэ? Уул нь улсын хурлын дарга гэдэг хүн чинь парламентын туршлагатай байх ёстой байтал парламентд огт ажиллаж үзээгүй хүнийг зүгээр конолд дараа сонг гэдэг одоо нэг намын хурал болж байгаа шиг тушаалаар явж байгаа ямар учиртай юм бэ гэд энэ дгийг өөрчлөх ёстой юм байна, энэ хуулийг өөрчлөх ёстой юм байна гэдэг анх тэр санаа яригдсан юм. Яагаад ч мэдэхгүй сонгуул болохоос дөнгөж сарын өмнө баг сонгуулийн сурталчилгаа эхэлж исэн 24 оны 5 сард ийм хууль баталсан юм бэл. Хүн зөрүүлсэн баг л да. Тэгээд дараа нь дахиад та бүхэн анзарч байгаа бол амар баясгалан гэдэг хүн улсын хурлын дарга байхдаа намын дарга болно гэхэд арчилсан нам нэг байр суурийг хэлсэн. Улсын хурлын даргын суудлыг дараагийнхаа албан тушаалын шатуулгаж хэрэгэлдэг ийм өвөөг үзэл байж болохгүй. Хэрвээ намын дарга болно гэж байгаа бол улсын хурлынхаа даргаыг одоо өгөөд тэр намын даргынхаа сунган руу яваа бид улсын хурлын даргаыг ийм сонирхлын зөрчилтэй хүнээр хийлгэхгүй гэдэг одоо шаардлагыг арчилснаа тавьсан. Тэгээд энэ шаардлага зөв байсан байна гэдэг та бүхэн дахиад одоо энэ хаврын чуулгыг эхэлсэн өдрүүдэд харсан баг. Бид намын дотоод сонгуулиас болоод 2 жилийн дотор 2 улсын их хурлын дарга буулгачлаа. Арчилсан улс орн тэр дундаа парламентын бүгд найрамдах улсад парламент гэдэг бол уул шиг тулахтай ноён нуруу болоод зогсчих ёстой. Гэтэл Монгол улс 2 жилийн дотор нэг намын дотоод сонгуулиас болоод 2 парламентын дарга буулгачлаа. Энэ бол улсын хурл докторгүй байна гэдгийг том үзүүлэлт. Тийм учраас улсын хурлын даргаыг намаас төдгөлзүүлж намын дотоод улс тараас ангид байлгахгүй бол дараагийн улсын хурлын дарга ийм байдлаар огцорсоор байх юм байна. Энэ хуулийг бид 11 сард өргөн барьсан. Харамсалтай нь 4 сарын дараа арай гэж өнөөдөр хилцэж байна. Одоо энэ хилцэж байгаа үйл явцтай холбоотой одоо ч гэсэн улсын хурал дээрх намын дотоод зодооноос салаагүй. Өнөөдөр намынхаа одоо дотоод сонгуулийн үр дүн дотоод зодооноос салаагүй учраас улсын хурлын дарга одоо томилж чадахгүй хэмжээнд арчилсан намаас болоогүй шүү. Арчилсан нам чуулганд ороод бид завсарлагаагаа зогсооё гэж хэлэх хичээтэл алхацоогоод чуулган завсарлажлаа. Тэгэхээр та бүхэн маш тодорхой одоо энэ хуулийн ач холбогдлыг одоо л мэдэрч байгаа баг. Намын дарга солигдох, засгийн газар огцрох, ерөнхий сайд өөрчлөгдөх гэдэг бол арчилсан улс орнд байдаг л зүйл. Гэтэл энэ зүйлээсээ болоод парламентын даргагүй болж идэг гэдэг бол харин арчилсан улсын парламентын даргалаа сул байна гэдгийг харуулж байгаа. Тэгээ манай өргөн барьсан хууль бол маш тодорхой. Парламентын дархлааг сайжруулах гэдэг ийм зорилготой. Та бүхэн тэгээд одоо өөрсдөө бүгдээр үйл явдлаас нь харж байгаа биз? Ерөнхий сайдын бэрн нэг цүгний асуудалд ороход арчилсан буруудаад засгийн газар ногсож идэг. Улсын хурлын даргаыг намын дарга хийж болохгүй гэхэд нь ерөнхий сайдын буруудаад засгийн газар ногсож идэг. Биднээс ийм шаардлага ерөөсөй тавиагүй шүү дээ. Засгийн газар огцруулах тухай. Энэ бол зүгээр ардын намынхны хүнжлийнхэн дотор зодтолж байгаа зодооны манай намын зүгээр зарчмын зөрүүтэй зарчмын шаардлага тавьсны төлөө гарч ирж байгаа тойрог зам. Бид бол маш тодорхой зам тавьсан одоо шаардлага тавьсан. Маш богинохон замтай. Улсын хурлын дарга намын нэг дотоод улс төрөөс намын даргын сонгуунаас болоод ундгаа болчихоо гэдэг шаардлага тавьсан. Энэ шаардлагаа хариу дандаа засгийн газар ногсорж байгаа. Гэтэ энэ засгийн газар огцрохдоо хэний саналаар гэдэг бүгдээр харж байгаа. Эхнийхтэр нь арчилсан нам оролцоогүй, дараагийнхтэр нь арчилсан нам бас оролцоогүй. Хоёулаа олонхын шаардлагаар засгийн газар ногсорж байгаа. Тийм учраас засгийн газар цааш огцорж явах магадaltaй байна. Засгийн газар огцрох болгонд улсын их хурлын дарга бууж улсын их хурл хямрдгийг зогсоох ёстой.
ийм зогсоох хууль өргөн барьсан. За баярлалаа. Бусад улс оронд ер нь яг ийм туршлага хэрэг байдгийг жишээлбэл одоо парламентын тэргүүн ингээд одоо дарга нь намаасаа түтэлцдэг ийм ер нь бусад улс оронд хэрэг байдаг. Би дээр 4.11 ардчилсан намын одоо мэдээллийн цаг дээр маш тодорхой хэлсэн. Бусад улс орнуудад парламентынхаа спикер тавьдаг хоёр зарчим байгаа. Нэгдүгээр нь төвийг сахих. Төвийг сахих чадвар нь юугаар баталгааждаг вэ гэхээр сонгогдож гарсан намаасаа буюу парламентд байгаа олонхын бүлгээсээ бие даасан харт бусаар ажиллах чадвар гэж. Тэгэхээр биднээс нэг шаардлагыг тавьсан. Тэгээд улс орнууд бол энэ зарчмыг хангуулахын тулд хатуу буюу аяду гэдэг хоёр арга замаар зохицуулт хийж байгаа. Хатуу буюу одоо туйлын утгаараа зохицуулт хийдэг улс орнууд Англи, Япон гэх мэт улс орнууд намаасаа түтгэлцэх шууд шаарддаг. За аяду маягтай зохицуултыг Герман, Австрали, Шинэ Зеланд гэх мэтлээ одоо Европ ихэнх улс орнууд байж байна. Энэ улс орнууд бол ямар шаардлага тавьдаг вэ гэхээр намаасаа төдөлцөхгүй байж болно. Гэхдээ намын гишүүнчлэл чинь ёс төдий шүү гэдэг зарчим тавиад дөрвөн наривчлсан зохицуулт хийдэг. Тэр дөрвөн зохицуултын эхнийх нь юу гэхээр улсын их хурлын дарга буюу спикер гэдэг хүн намынхан бүлэгт харьяалагдахгүй гэдэг зарчим тавьчихдаг. Хоёрт нь улс төрийн намын дотоод сонгуульд өрсөлдөхгүй юу улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй шүү гэдэг шаардлага тавьчихдаг. За гуравт нь хэвлэл болон олон нийт рүү гарч ирэхдээ нөгөө төвөг сагсан байх зарчмыг хангахын тулд нэг намаас нэр дэвшиж байгаа дэвшигчийг дэмжих эсвэл нэг намын одоо байр суурийг хамгаалах үг хэллэг хэрэглэхгүй шүү гэдэг шаардлага тавьчихдаг. За дөрөвт нь нэг одоо зөөлөвчсөн зохицуулт нь юу гэхээр үнэхээр одоо ард түмнээс сонгогдсон мандатынхаа хувьд олон цөөнхийн маргаан гарах гээд олон цөөнх нь нэг суудлаар зөрүүтэй болоод эхлэхэд за энэ ард түмний мандатыг батлахын тулд би энэ бүлэгт орж санал өглөө гэдгээ цөөнхтөө мэдэгдэж орох зарчим тавьчихдаг. Тэгэл болоо. Тэр саяных шиг олон цөөнхийн зөрүү маш нэг суудлаар зөрж байгаа шиг нөхцөл байдал үүсэхгүй бол бүлгийн хуралд орч болохгүй гэдэг бүр хатуу зарчимтай. Тэгэхээр бид бол хэрвээ аяду зохицуулт хийнэ гэвэл намаасаа төдөлцөхгүй байж болно. Гэхдээ саяны дөрвөн шаардлагыг явах хэрэгтэй, хөлчлөх хэрэгтэй. Ийм зохицуулт хийсэн улс орнууд нь сул тал гэж юу вэ? Сул тал гэж бол байхгүй. Сул тал гэдгийг одоо зарим хүмүүс тэгж яах шиг үл парламент шийдвэр гаргах нь жоохон айжуурдаг гэж биш, айжуурдаг биш. Тэн дээр юу хэлдэг вэ гэхээр угаасаа шийдвэр гаргаад олонхоор шийдэх нь ойлгомжтой байдаг учраас аль болох цөөнхийн дуу хоолойг одоо сонсох цаг хугацаа гаргаж өгдөг л зарчимтай. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд засгийн газраас өргөн барьсан хууль болгоныг одоо нэн яралтайгаар эргээд улсын их хурлын гишүүд амаа ангаж амжихгүй байхад хуулийнх нь батлагдж байгаа алхад тогшигдож дуурч штэ. Энэ одоо парламент мөн үү? Ийм түргэн шуурхай ажиллаж байгаа үед бол нөгөө юу гэдэг лээ? Бушуу тула бориндоо баста гэдэг шиг л шийдвэрүүд улсын их хурлаас гарна. Сая төрийн байгууллагын байнгын хороогоор бол хэлэлцгийн дэмжлээ те. Тэгэхээр улсын их хурлын чуулган дээр өнөөдөр улсын их хурлын даргаыг томилгоос өмнө энэ хуулийн хэлэлцэх гэсэн хэлсэн гэж хэлсэн. Үгүй яг улсын их хурлын гишүүдийн бүрийн эрх рүү биднээс алдаж болохгүй. Яг гэвэл хуулийн төсөл одоо хэлэлцэнтэй холбогдуулаад чуулган дээр үг хэлэх, саналаа илэрхийлэх хэрэг нь улсын их хурлын гишүүд байгаа. Тэгээд өмнөх өдрийн 16 цагаас өмнө энэ нэрийг авна гэж хэлсэн байгаа учраас эх 7 хоногийн чуулган руу одоо хилцүүлэх гэдэг байдлаар бол ойлголцсон. Ерөнхий сайдын шүүдийг одоо энэ томилж чадахгүй гэдэг асуудал нь энэ 7 хоногт орж ирэх үү? Ягаад гэвэл тэгэхээр засгийн газрын гишүүдийг 7 хоног гэсэн юм лээ. Гэтэ яг ажлын гэдэг ч юм уу юм тодтгол байхгүй юм лээ. Тэгэхээр орж ирэхгүй л яах вэ? Орж ирэхгүй яах ч шүү дээ. Бид бол үндсэн хуулийн дээр нэг тодорхой зарчмыг санах хэрэгтэй. Ерөнхий сайдыг томилохгүйгээр 30 хоног улсын их хурл өнгөрөөл улсын их хурл тарах ёстой. Улсын их хурл ажиллаа гэдээ ерөнхий сайдыг томилсон. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхий сайд өөрийнхөө кабинетэд хэнийг урьж ажиллуулах, кабинетаа яаж бүрдүүлэх ерөнхий сайдын бүр эрх. Тэгээ ерөнхий сайд энэ бүр эрхээ одоо хэрэгжүүлэх үүрэгтэй. 7 хоногийн дотор сайдаар оруулж ирэх үүрэгтэй юм шүү. 7 хоног заагүй. Тэр хугацаа бол одоо ямар байх нь хамаагүй. Ерөнхий сайдын кабинет гэж үг байгаа. Ерөнхий сайд томилогдсноор шинэ засгийн газар үйл ажиллагаа эхэлсэн гэсэн. Ерөнхий сайд ганцаараа байсан ч гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Сайдууд томилно гэдэг чинь юу хэлдэг вэ гэхээр ерөнхий сайд өөрийнх нь чиглэлээс салбар хариуцуулж би энийг чамд хариуцууллаа шүү гэж эрх мэдлээ шилжүүлж байгаа. Тийм сайд байхгүй нөхцөлд ерөнхий сайд би энэ эрх мэдлийг өөрөө хэрэгжүүлж байна гэдэг үйл ажиллагаа хэрэгжлээ явах эрх нь бүр эрхтэй. Ерөнхий сайд өөрийн кабинетаа бүрдүүлнэ. Хуучин үндсэн хуулийн дээр ямар байсан бэ гэхээр ерөнхий сайдыг одоо манайх кабинетийн зарчмыг хуульчлахдаа буруу ойлгоод 92 оны үндсэн хуулийн дээр
засгийн газрын тал нь огцрол ерөнхий сайд огцорно гэдэг засгийн газрынхаа тал юм шиг ойлгож байсан. Энийг 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр заасан. Энэ ардчилсан намын санаачилсан хуулийг одоо цаашид хилэлцээд явах хэсгээр бас төрийн байгуулалтын байнгын орон нэлийн эргэлзээтэй ингээд магадгүй нэг улсын хурлын дарга томилчоод хайчих магадгүй гэдэг юм болгоомжлол яригадаад байсан л та энэ дээр ямар байртай нөх баригч нам үнхээр мэдээж хэрэг болгоомжлол байх штэ. Яг тэгвэл өмнөх ингээ бүх туршлагаар харахад эрх баригчид дандаа залддаг тий. Сөрөг хүснээ залдах битгэл ард түмнээ залддаг хүмүүс штэ. Дотор одоо нэмэхгүй гэсэн бол нэмэл сууж л байдаг тий. Бид хамгийн доктортой засаг барь сурсан л гэж хэлээлсэн. Одоо юу засаг барь сурсан битгэл улсын хурлаа эмхэл зохион байгуулах хэмжээнд чадахгүй шүү дээ. Та бүхэн анзаарч байгаа бол одоо улсын хурл дээр аль нь олох вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа. 38 30-аар хуваагдсан байгуул 42 судалтай ардчилсан нам нь олох юм уу? Эсвэл 2 хуваагдсан тал нь ингээд аль нэг нь олох юм уу? Мэддэхгүй шүү дээ. Тийм учраас та бүхэн одоо сайн анзаарч байгаа бол энийг үндсэн хууль хүртэл бодсон төлөвлөсөн байгаа байхгүй. Үндсэн хууль дээр маш тодорхой байгаа. Улсын хурлын даргаыг сонгохдоо улсын хурлын дотроос сонгоно гэдэг нь өөрөө хэрвээ олонх нь ийм байдлаар байх юм бол өөр олонх ч гэсэн улсын хурлын даргаыг улсын хурлын үйл ажиллагааг тасалдалгүй явуулахын тулд дараагаар өөрс бас дэвшүүлэн сонгож болно шүү дээ гэдэг боломж үндсэн хууль дээр хуульчлагдсан байгаа байхгүй юу. Тийм учраас энэ үндсэн хууль дээр байгаа энэ залт бол зөвхөн одоо олонх улсын бүлэгт эрхмэл өгөөгүй. Парламентын бодит олонход эрхмэл өгсөн залт байгаа шүү. Энэ ерөнхий даргаыг их хурлын даргаыг нам бус байлгана гэдэг чинь яг ингээ хуулийн дээр өөрчлөлт орлоо ч гэсэн амьдрал дээр хэрэгжих юм уу? Одоо жишээлх юм бол ерөнхийлөгч нам бус байна гэдэг ч гэсэн эрх баригч намын үйл ажиллагаанд яаж оролцож байгааг нийтээрээ л харж шин. Үндсэн хуулиар л зохицуулт хийсэн. Үндсэн хуулийн энэ зохицуултад зөрчилдсөн үйл ажиллагаа явуулвал үндсэн хууль зөрчин гэдэг байдлаар үндсэн хуулийн цэцэд хандаад хүсэлт гаргаад шийдвэрлэх боломж байж байгаа шүү дээ. Тийм учраас магадгүй хэрвээ үнэхээр үндсэн хууль одоо нам бус байна гэдэг төвийг сайхын зарчмуудаа үндсэн хуулийн дагуу ингээд энэ зарчмуудаа хэрэгжүүлэхээ явхад тэгж чадахгүй байгаа улсын их хурлын даргаыг огцруулах хэрэг улсын их хурлд байгаа үндсэн хууль зөрчсөн гэж бүрдээ шийдвэрлэх хэрэг бас улсын хурлд өөртөө байж байгаа байхгүй. Тийм учраас үндсэн хуулийн үндсэн хуулийн шүүхийнхээ эрх мэдлийг хэрэгжүүлэх чиглэл рүү улам бүр алхаж үндсэн хуулийн чанар сахиулах баталгаа болно гэдэг энэ тангарагтай үнж байх юм бол Монгол улсаас шийдэхгүй асуудал ерөөсөө байхгүй. Үндсэн хууль дээр хангалттай зохицуулалт механизм боломж байж байгаа. Нам бол байх болохоор нэр дэвшүүлэх зарчмын хувьд бас өөрчлөлт байна. Бүх намуудаас нэр дэвшүүлэх боломжтой байна. Нам бус гэдэг энэ зохицуултыг хийсэнтэй холбогдуулаад Монгол улсад одоо улс төрийн шин соёл үүсэх байна. Монгол улс бол ганц одоо мажоритар буюу тойргийн тогтолцоотой биш, профессионал буюу жагсаалтын тогтолцоотой болсон. Тийм учраас үнэхээр төвийг сахиад спикер шиг байсан хүнд хөндлөл үзүүлээд тэр жагсаалтантаа бичих шин соёл үүсэх байна. Тэгэхээр бас цөөн бус намуудын зүгээс ч их хурлын дарга өөрөөр хэлбэл одоо улсын хурлын дарга нь төвийг сахиад үнэхээр спикер шиг байж чадах юм бол дэвшүүлээгүй нам ч гэсэн манай листэнд орооч гэж урих хэмжээний одоо соёл үүсдэг гэсэн. За баярлалаа.